Тэгэхээр ном үзэх, сонсох эдгээрүүдийг өөртөөгөө нийцүүлж өөрийнхөө явдал мөртөө нийцүүлж л үзэхгүй энийг бодохгүй л байх юм бол ном үзсний тос эрдэм өрдөөс гарахгүй зүйл. Намайг баг үед манай багш хэлдэг байсан. Номтой хүн эрдэмтэй хүн өөр байдаг юм аа. Тэр номтой хүн гэдэг нь болохоор зүгээр явдаг номын шогол буюу тэр номыг цээжиндээ агуулсан номоор номчлох төглөөний номтой хүн гэж нэрлэнэ. Эрдэмтэй хүн гэдэг нь их баг сонссон ч байсан хамаагүй тэрнийгээ сэтгэлтэйгээ нийцүүлсэн хүнийг одоо эрднийг өвөрлсөн хүн гэдэг утгаар нь одоо эрдэмтэй хүн гэж нэрлэдэг юм аа. Тэгэхээр хичнээн их ном үзсэн ч гэсэн ном сэтгэл хоёр нийцээгүй байх юм бол тэр номыг сонссны тос эрдэм багалдан. Тэгэхээр багж гсэн зүйл ойлгоо тэрнийгээ хэрэгжүүлдэг хүнийг бол авахынтай хүн гэж л. Авахынтай хүн гэдэг нь одоо эрдэмтэй хүн гэж нэрлэдэг. Тэгэхээр нэгэнтэй л тэр эрднийг өвөрлсөн бол тэрнийгээ хадгалах буюу явдлан мөр болгож хичээл сахих нь л одоо хамгийн чухал зүйл болдог.